Линчээ эрэхтэй бол би анх эрэхтэй 24 цагийн визтэй Германда $27 анх иржээ. За би ер нь бол яг хийж чадах юм байна. Хаад ажиллаж чадах юм байна гэдгийг мэдэрсэн болохоор би өөрийнхөө бизнесийг нээгээд нийт болохоор ингээд Amazon, eBay энэ ингээд дэлхийг ингээд базаад ингээд Alibaba энэ дэлхийг базаад ингээд дэдүүс ингээд толгой гэдэг байгаа бол ш тэнцээ сул бизнесийн том зах зээл энэ чи бүрэн байгаад байна. Тийм бизнесийн шин санаа, техникийн тийм дэвшилтээр бол хөрөнгө оруулалтыг яг одоогийн түвшинд бол 2 сая паунд хүртэлх шинэ компани шүү дээ. Чоошин компанид хөрөнгө оруулах тийм одоо тийм. За сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр манай Манчестер дахь монголчууд наадмаа маш сайхан тэмдэглэж байна. Тэгээ бидэнтэй өнөөдөр ярилцахаар Манчестер хотын бизнес эрхлэгч Үнэр ах маань хүрэлцэн ирсэн байна. За нэвтрүүлэгтээ урьсан маш их баярлалаа. Баяр наадмын мэнд. За баярын мэнд. Сайхан наадж байна. Сайхан наадлаа, сайхан наадлаа. Сайхан наадж, сайхан наадж. За тэгэхээр Үнэр ахтаа өөрийгөө танилцуулаач, хэдэн онд анх Их Британд ирж ив? Яг за энэ нэвтрүүлэгт эхлэхийн өмнө би ер нь бол Монголоос яаж гарсан те. Тэгээд Англид хизээ ирэв. Тэгээд Англид ирснээс хойш одоо юу туулж үзөө гэдгээ товч болон тодорхой нуршихгүйгээр танилцуулах хичээе. Ер нь бол би Монголд ер нь өөрөө жоохон тийм хөдөлгөөнтэй те. Одоо монголчуудын ярьдаг жоохон сахилахгүй хөвгт байсан. Тэгээд 2000 оны ихээр Лондонд ирээд тэгээд Ливерпул, Манчестерт ирээд Манчестер маань өөрөө таалагдаад энэ амьдрах орчин бүх юм таалагдаад ер нь Манчестерт суурьсан байгаа. Тэгээд ер нь линчээ эрэхтэй бол би анх эрэхтэй 24 цагийн визтэй Германда $27 анх иржээ. Тэгээд таних ер нь хүн баг байхгүй. Тэгээд өөрийнхөө яг бун чигрөөр яг монголчуудын туулдаг тэ бүх тэр одоо нойлоос нь бүх юм яаж эхлүүлдэг вэ гэдэг бүгд ингэ эхлүүлээд өдий зэрэгтэй явж байгаа. Тэгээд өөрийнхөө хүч чадлаар л явж байна. Тэгээд Манчестер дээрээ би бол яг ер нь одоо 20 гаруй жил болж байна. Тэгээд ер нь бизнесийг бол одоо монголч Англид анх бизнес эхлүүлж ирсэн монголчуудын нэг. Тэгээд тэрнгээр тэр одоо би алдаж оных юмыг аяг их үтсэн. Тэгээд надад туслах зөвлөх хүн байхгүй гэдэг үнцгөөсөө тиймэрхүү юм дээр нэлээд нохлуулж сүүлийн 14 жил бизнес эрхлэлээ те. Зөв. Тэгэхээр та одоо Манчестерт, Ливерпул өөр хотуудаар дамжаад Манчестерт сурч байгаа юм те. Тий. Тэгэхээр одоо Манчестерт одоо таныг анх ирснээс хойш одоо монголчуудын community маань одоо хэр хөгжиж байна? Анх одоо хэр орчим хүнтэй байв? Одоо хэдэн хүнтэй болж байна? За ер нь бол яг Манчестер маань өөрөө монголчуудаар бол нэг тийм одоо Лондонд харьцуулах юм бол тийм бас их тийм том community байдгүй. Анх намайг ирэхэд бол яг монголчууд бол нэг ойролцоогоор дунджаар нэг миний баримжаагаар нэг 500-аас 600, 700 байсан болов хүүхдүүдтэй нийлээд. Тэгээд ер нь бол яг community хичнээн ингээд нийгмэл одоо найзууд ингээд хоорондоо байдаг гэсэн яг community одоо тэр одоо баяр ёслолын үйл ажиллагааг бол тийм түгээмэл тэмдэглэдэг байсан. Тэгээд яг ирээд би бас миний хийсэн зүйл бол бас наадам тийм шинэ жил одоо Монголынхоо цагаан сарыг бол хүмүүс тусдаа хийдэг байсан. Наадам шинэ жилиг бол ер нь 5-аас 4-5 жил бол зогсоо заахгүй гэдэг өөрийнхөө зохион байгуулалтаар найз нөхдөдөө нийлж хагаад хийдэг байсан. Тэгээд тэр бол бас гоё дурсамж үлдсэн. Тэрнээс бас их сурах юм байсан. Сайхч байсан. Зөв. Тэгээд ер нь бол түүнээс хойш бол одоо ингээд одоо би 4-5 жил хийгээд ард нь ингээд манай найз гам болд тийм одоо шинэ баск антер маань өргөжлүүлээд одоо ингээд өнөөдрийн наадмыг аягүй гоё зохион байгуулад ингээд аваад явж байна. Тийм. Тэгээд ер нь бол яг community маань улам их өргөж байна. Яг хүний тоон баг зэрэг багасч байгаа гэсэн өргөжж байна. Зөв. Та тэгэхээр одоо анх ирээд одоо ямар чиглэлүүд ажиллаж байгаа? Хэдэн оноос одоо бизнесийн салбарт оров?
Ер нь бол яг би анх ирээд яг 0-с эхэлсэн. Яг монголчуудын эхэлдгээр бол галтгоо тий. Дүмб шандаг угаагаал. Тэгээ ер нь бол анх ирэхдээ би ABC-г мэдхгүй ирж байлаа. Тэгээд түрүүний хэлсэнчлэн би мөнгө төгөр ямар ч асуудал байхгүй болохоор ер нь бол тэгээд бүхэл ер нь байж болох бүх хүндрэлтэй зүйлийг даван туулсан. Тэгээд яг ер нь бол хүний яг голдог бүхэл ажлыг барьж авч ийсэн. Хийхдээ тултал нь хийгээд бүх хийсэн ажилтаа бүгдэнд нь дандаа ахлах төвшөнд төгсөж байсан. Тэгээд ер нь бол яг ойролцоогоор 2010 оноос за би ер нь бол яг хийж чадах юм байна. Хаад ажиллаж чадах юм байна гэдгийг мэдэрсэн болохоор би өөрийнхөө бизнесийг нээгээд тухайн үед бол монголчууд бол ер нь тийм бизнес хийн гэдэг ойлголт бол энэ ч ерөөсөй байгаагүй. Тэгээ зориглоод ганцаар ингээд зүтгээд хийсэн. Тэгээ ер нь бол 13 жил 4 жил одоо ингээд зүтгээл явж байна. Энэ дотор бол айгүй олон юм дээр бүдэрх юм айгүй их гарч ялаа. Тэгээд онох ч юм их байлаа. Тэгээд их гоё 14 жил өнгөрүүлээ дөө. За та тэгэхээр хамгийн анхны бизнесийн салбар ямар салбар байв? 2010 онд эхэлсэн гэсэн тийм. Ер нь бол яг миний нэг баримтлагдаг нэг зарчим байгаа. Ер нь хүн юм нэг юм барьж авч хийвэл тулсан хий. Тэрнээс ш зүгээр яг нэг юм орлож үзээд жоохон болохгүй асуудлууд үүсвэл дараа ч юм руу өсрөх биш. Тулсан хий гэдэг тийм зарчмаар би бол ер нь бол анх ихсэн бизнесмен бол ерөнхийдөө бол онлайн тийм захиалга тийм ээ карго гэдэг юмыг барьж авч хийсэн. Яг л тухайн үед тэр зах зээл нь байсан. Тэгээд ер нь бол яг тухайн үед language barrier тэгээд community гэдэг үгнээс бол тухайн үед бол карго явуулах тэр бизнес бол яг миний эхэлж болох. Надад тэр боломж нь харагдаад эхлүүлсэн бизнес. Тэгээд тэр бизнестэй би өшөө яаж хөгжүүлэх үү гэдэг тал дээр ер нь сүүлийн 14 жилийн зарцууллаа. Яагаад вэ гэхээр ер нь бол яг мэдээж карго бол явуулахад бол хүний ачаа аваад явуулж байгаа юм шиг боловч цаана айгүй олон их боломжууд байдаг. Тэрийг илүү судалж мэдхийн тулд одоо өнгөрсөн 14 жилийг айгүй их зарцууллаа. Тий, карго гэхээр яг манайхан ер нь л мэдэн те бид манай монголчууд олон улсаас Монгол руу маш карго явуулдаг. Гэхдээ энэ бол том дэлхийн том сүлж байгаа тий. Тий. Ер нь бол яг тэр нь одоо монголчуудад карго гэдэг бол зөвөр яг ачаагаа авч өглөө Монголд авчлаа гэдэг нэг тийм ойлголт байсан бол би энэ чинээс юу харсан бэ гэхээр энэ чинээс би бас дэлхийн ер нь бол яг анх хийхэд бол энийг бол харахгүй шүү дээ мэдээж ойлгомжтой бол бизнесийн боломж гэнэ гэж эхэллээ. Тэгээ явцын дундаа бол би юу анзаарсан бэ гэхээр энэ чинээс чинь дэлхий рүү чиглэсэн бизнес хийж болох юм байна. Тэгэхээр би энийг өнгөрсөн 14 жилд бол case study буюу энийг дэлхий рүү гаргахад дараачийн дэлхий рүү одоо тэр бизнес болоход ер нь ямар боломжууд байдг вэ гэдгийг ерөнхийдөө өнгөрсөн 14 жил агай их судаллаа. Тэгээд ягаад жишээл одоо би одоо өндөр шопыг илүү тийм одоо юу гэдэг push хийгээд commercial талаас нь илүү advertisement тэг тултал нь хийгээ те одоо юу гэдгийг зурагт FM одоо юу гэдэг бүх субжектээр ингээд advertisement ерөөсөө Монголд хийж байгаагүй гэвэл бас энэ маань өөрөө бас нөгөө талаас яг Монгол хүний өнцгөөс ингэ бодоод үзэх юм бол энэ Монголын валютыг гадагш нь гаргаж байгаа бизнес. Тийм болохоор энэ би өөрөө Монголын төлөө цохилох зүрхмэн байгаа болохоор энэ талыг илүү би энэ бизнес эхлүүлж байгаа. Гэхдээ би энэ бизнес дээр тулгуурлаж олон улсын бизнес хийн гэдэг тийм зорилго өөртөө явн дундаа тээж эхэлсэн. Тэгээ одоо ер нь бол яг тэр ер нь судалгаа маань төгсрөөд одоо дараачийн степ руу тий олон улс руу гарахад бэлэн болж эхэлж байна. Судалгаа бэлэн болоод. Сэлэн болж. Тэгэхээр одоо Монгол Английн одоо хоорондох бизнесээ өөр улсууд руу нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна гэсэн үг. Тэгээ ер нь бол тийм. Ер нь бол яг манай одоо монголчуудын хийж байгаа бизнесүүд ингээд ер нь ингээд ажиглаад хахад мэдээж Монгол руу чиглэсэн бизнес олон гоё бизнесүүд их гарч байна. Монголд ч гэсэн олон гоё бизнесмэнүүд байна. Гэхдээ би зүгээр яг миний дотор хувьд бол тэр хүмүүсүүдийг бүгднийг нь урайлаад тэр их энерги эрч хүчийг бүгдөө нийлж хагаад гадны зах зээл рүү гаргахад бол
ямар их том зах зээл рүү гарч болох вэ? Одоо жишээл миний дараагийн зах зээл бол Арабын улсууд. Арабын 7 улс руу гарах тэр нөхцөлийг бүрдүүлсэн байгаа. Тэр бол нийтдээ 120 эдэм сая 126 сая хүн амтай тийм мөнгөтэй зах зээл рүү бизнесээ гарах тийм боломжтой байгаа. Тийм болохоор одоо миний одоо Монголд болон Англид бизнес хийж байгаа хүмүүсэд бол зөвлөхөд одоо ер нь бол яг хүмүүс тэр үнцгийг хардаг болсон, гадагшаа чиглэлдэг юмнууд хийдэг болсон. Зүгээр яг миний хэлэх гээд байгаа зүйл нь болохоор юу гэхээр гадаадд байгаа наад чиг ч юм уу одоо танаа ахын дүүн хамаатан садан ч юм уу тиймэр хүмүүсүүдийн үг яриаг сонсоод ялангуяа хуваарь бизнес хийж байгаа хүмүүстэй санааг нь сонсч улс төрч байна уу, найз нөхдөж байна уу тэрийг дэмжиж ер нь бол одоо биднээс гадны зах зээл дээрээс валютыг оруулж ирэх тэр барим зарчмыг бол ерөөсөө 100% дайрж орох хэрэгтэй. Ер нь бол яг хөө ингээд гой мэдээ нь одоо манай Монголын ингээд IT болон тэ олон салбарууд гой хөгжиж байна. Тэр хэмжээгээр энэ зах зээл рүү орж эхэлж байгаа. Би бол тэр үгүйсгүй. Гол нь юу гэхээр биднес бүх салбараар орж болно. Тэгээ хамгийн гол нь юу гэхээр миний хүсэж байгаа зүйл бол надтай хамтрах хүмүүс байх юм би энэ тал дээр бол зөвлөх тийм тэр тал дээр бол бүрэн ажиллаад ингээ хамтрах тийм боломжтой байгаа. Гол нь тэгэхээр одоо таны хийсэн судалгаа одоо ноу хав судалсан байна тий. Тэгэхээр та технологийн мэрэгчлэлтүүд хэрэгтэй байгаа гэж хэлж байна. Тэгэхээр таны бизнес одоо яг тодорхойлолтын хувьд одоо аль салбар олон улсын нэршлэрээ бол аль салбарын бизнес гэсэн үг вэ? Зөвхөн яг хоо ийм байгаа юм. Зөвхөн яг одоо олон улсын нэршлэрээ бол одоо энэ бол юу гэж хэлж байгаа юм? Drop shipping гэж байгаа юм. Drop shipping бол ер нь бол агуу тийм цэвэрхэн одоо сүүлийн үед агуу тренд болоод байгаа. Өөрөө бараг сток хийхгүйгээр тухайн дэлгүүрт байгаа бараг customer support хийж дундаас нь commission авах. Энэ бол drop shipping гэдэг нэршилтэй байгаа олон улсын нэршил нь. Тэгээд энэ дотор бол одоо ялангуяа Монгол шиг иймэрхүү цөөн хүн ам дээр нэ айгуу тийм потенциалтай тэгээ хүн амын хувьд бол яг иймэрхүү гадны зах зээл дээр тоглоход ийм 3 дахь орны зах зээл дээрээс 4 дахь орн руу орох энэ боломжуудыг л залуучууд маань нээж явах хэрэгтэй. Тийшээ ингээ орж явах хэрэгтэй. Тэрнээс одоо юу гэдэг ер нь бол манай монголчууд болон ер нь бизнес хийж байгаа хүмүүсд бол нэг бол Монголоос юм гарах гэдэг, нэг бол Монголоос юм оруулах гэдэг. Хизээч 3 дахь орноос 4 дахь орн руу биднээс ухаанаа санаагаар нэгтэж ухаанаараа тэр бизнесийг босгох тал дээр одоохондоо бол монголчууд маань тэр төвшөнд арай хурж амжаагүй байгаад байгаа. Гэхдээ ер нь бол хийж байгаа хийгээд эхэлсэн залуучууд бол байгаагд би бүр ихтэй байна. Тэгээ ер нь манайхан хийж байгаа бизнес ер нь хөвчлэн аль нэг талдаа Монголын зах зээлтэй холбоотой одоо хүний нөөц ч юм уу талаасаа одоо IT-ийн гэхэд IT-ийн Монголдо бүтээгээд гадагшаага зардаг ч юм уу тий. Таних болохоор бас одоо IT нь бол хаанч ажиллах нь тий. За жишээл яг одоо яг хаанч хийж болно. Гол нь зүгээр яг одоо өнгөрсөн ингээ би түрүүний хэлсэнчлэн 14 жил би ингээд энийг судлаа гэхэд бол би энэ чинь Англид тэр одоо карго буюу захиалга гэдэг бүх үйл ажиллагааг Монгол руу ингээд бүгдийг ингээд зохион байгуулалт явуулж байгаа. Тэгэхэд бол энэ чинээс бол биднээсийн гол баримталж байгаа зарчим бол ерөөсөө хэрэглэгч талдаа яг Англид авж байгаа мэдрэмжийг одоо Английн хүмүүсүүд Англиас бараа авахд яг ямар мэдрэмж авдаг вэ? Тэрийг яг монголчуудаа яг тэр мэдрэмжийг өгье. Тэр нь болохоор юундэ вэхээр за мэдээж цаг хугацааны хувьд бол мэдээж яг Англид авж байгаа юм шиг 1-2 хоног дотор бол биднээс ирээд авчирч чадахгүй. Одоо энэ дэлхийн нөгөө тал дээр явуулж байгаа туцаар. За нөгөө тал нь юугаар биднээс тэрийг мэдрүүлэхийг хүсэж байгаа вэ гэхээр ядаж санхүүгийн талаас нь ямар ч үйлчлэгийн үс авахгүй бай. Тэр хүнийг хүссэн юмаа сонгоод авахт нь бүх шатлалаар биднээс шалгаад тэр хүн яг гар дээр ирэхэд ямар ч алдаагүй тийм мадаггүй тийм үйлчлэг хүргэе. Хамгийн гол нь биднээс тэрийг бол одоо ямар ч одоо үйлчлүүлэх талаас бол ямар ч нэмэлт зардал авахгүйгээр гэхдээ биднээс бизнес болохоор тэнцээс биднээс голоос нь ашиг аваад байгаа байхгүй юу. Гол нь юу гэхээр одоо Amazon буюу eBay гэдэг олон улсад ингээд хүчээ авцсан тийм Alibaba тиймэрхүү ер нь бол бизнестэй өрсөлдөх дайны тийм моделийг бол хийх бүрэн боломжтой. Тэгэхээр ондоо нөхцлөөр яг тэдний шиг одоо юу гэдэг өөрсдөн дээр сток байрлуулад дистрибьюшн центр хийгээд ийм биш. Зүгээр яг
өнөр шопын гол зорилго бол ерөөсөө англиас хүссэн дэлгүүрээсээ бараа гэж байгаа байхгүй. Тэгэхэд одоо та өөрөө IT-ийн ахлах менежер хүм. Тэгэхэд та Amazon-оор дамжуулаад Burberry-гийн бараг авчлах уу? Zara-гийн бараг авчлах уу? Яг итгэл төрүүлэхгүй л дээ надад. Би л Burberry-гээс өөрөөс нь авч ижил итгэл төрнөл. Тэ, ер нь бол яг ийм байгаа юм. Тэ. Хүн бол тухайн одоо яг миний яг эн чинь яг миний core бизнесийн бодлого. Тухайн сайт руугаа ороод тэр тухайн сайтаас бараад захиалаад авах нь тэр хүнд нэгт итгэл, хоёрт баримт. Ерөө ямар нэгэн барааны асуудал үүсвэл тухайн official сайт руугаа хандах чинь өөр тэрнээс илүү баталгаа гэж юм байхгүй юм уу? Тэр одоо өнөр шопын ажиллаж байгаа модель бол хүн өөрийнхөө одоо Burberry ихэд Burberry-гээс нь авч байгаа тийм. Burberry-гээс авч байгаа. Шоп болохоор Монгол руу одоо хүргэгдэх тэр бүх үйл процессыг дэмжиж байгаа гэсэн үг үү? Тэгээ ер нь бол бүх одоо тухайн хүнд сонголтоо хий үйлдлийн бэрдээс хариуцъя гэдэг. Хүн ерөөсөө би одоо жишээ нь Zara-гаас энийг авъя, H&M-ээс энийг авъя те, Next-ээс энийг авъя гэд системдээ мэдээлэл өгөөд тэгэхээр өнөр шоп тэрийг гүйцэтгээд Монгол руу хүргээд өгнө гэсэн үг тийм. Яг үнэ. Тэг яг хоо энэ дээр би нэг юм айгу тийм тодорхойлох хэрэгтэй байна л да. Зөвхөн яг хоо өнөр шоп гэдэг бизнесийг бол би 11 онд эхлүүлж исэн. Тэгээ одоо бүх судалгаагаа ингээд судлаад ер нь олон улс руу гарах боломжтой байна гэдгээ тодорхойлсны үндсэн дээрээс бол би одоо энийг олон улс руу гарна гэдэг бодлын тийм төлөвлөгөөтэй байгаа болохоор ребрандинг хийсэн. Тэр маань бол за өнөр шоп гэдэг бол магадгүй тийм обжектив нэр байна те. Өнөр гэдэг нь одоо тийм монгол нэртэй байна. Биднээс олон улс руу гарыг бол нэгт өвөрмөц байх, хоёрт одоо дотор нь ажиллаж байгаа хүмүүс бас жоохон тийм meaningful байх гэдэг үгнээс Монгол гэдэг үгний жиг нь W-гаар шилжсэн байгаа юм. Монгол дэлхийд гэсэн ерөөлийг одоо Monwall тийм Monwall өнөр нь Монгол World гэсэн тийм брэнд үүсгэж байгаа гэсэн үг. Та тэр арабын зах зээл гэж дурдсан. Тэгэхээр одоо би зүг ойлгосноо үгүй юу? Английн зах зээлийг арабын зах зээлтэй холбоод одоо англи монгол гэсэн зах зээлээс илүү хэд дахин том зах зээл үүсгэх гэдэг тийм. Ер нь нэг жишээ тийм. Өөр олон зах зээл бас байгаа. Сонирхож судалж үзсэн та. Ер нь бол яг одоо монголчуудын экспорт хийж байгаа тийм. Гадаад байгаа монголчууд одоо хаанч бай, Японч нь, Солонгоч нь, Америкч нь тийм. Монгол руу баруун орж байгаа. Өөрчлөлөгчдийн тоо бол за ер нь бол яг бүтнээр бол 3 сая давмжаа тийм. Тэдний хэдэн гадаад байгаа, дотоод байгаа тийм. Тэгэхээр энэ бол хязгаарлагдсан зах зээл. Тэгэхээр яг араб бол зүгээр эхний биний сонгосон хамгийн ойрын зах зээл. За энэ араб руу яг мэдээж энэ зах зээл рүү шууд ороход бол асуудлууд гарна. Тэрийг бол биднес тухайн үед бол бизнесийн шийдлээр төлөвлөгөө гаргаад асуудлуудыг шийднэ. Гол нь юу гэхээр энэ дээр өөрөө боломж байгаа гэдгийг би бол бүр харцсан. Тэр нь юу гэхээр одоо яг өнөр шоп шиг одоо каргоны компаниудад байгаа байхгүй юу? Гэхдээ тэднээс яг тийм цогцоор нь шийдсэн тийм техник шийдэл байхгүй нь яг одоогоор. Одоо нэг тодорхой нэг сегмент дээр л ажиллаж байна гэсэн үг тийм. Ер нь бол яг жоохон бүдүүлэг маркаар л ажиллаад байна гэсэн үг. Тэгэхээр одоо яг бүх нийт болохоор ингээд Amazon, eBay энэ ингээд дэлхийг ингээд базаад ингээд Alibaba энэ дэлхийг базаад ингээд дэдээс ингээд толгой гэдэг байгаа болооч тэнцээ сул бизнесийн том зах зээл энэ чи бүрэн байгаад байна. Тэр нь юу вэ гэхээр одоо юу гэдэг юм одоо Малайз гэдэг юм уу те, Казахстан гэдэг юм уу те, дараачийн улсууд бол ийм улсууд байж болох. Ийм завсан ирнэ олон хэрэглэгчтэй тийм хүмүүсүүд рүү ингээд чанартай барааг хамгийн боломжтойноор оруулах ийм боломж бол уус Amazon энэ бол тэрэн рүү бол том массараач болооч тэр нэг тэр том компаниуд бол яг тэр хүссэн дэлгүүрээс авна гэдэг боломжийг бол хизээж хангаж чадахгүй байгаа. Тийм Amazon ч өөрөө их өндөр чаржтай байдаг. eBay 2. Тэгэхээр одоо том ритейлерүүд орохгүй байгаа шалтгаан тэрэн дээр л байгаа хэл та. Тэгээ нийт хоёрт брандинг гэдэг өнцгөөсөө Amazon одоо eBay энэ рүү ороход бас тэднээс брандинг доошо буух тийм ээ. Тэгэхэд бол одоо Monwall брандинг бол яг тэднээс бизнес нь өөрсдийнхөө загвараар нь биднээс өөртөж гуйдагч хэлбэр хийнэ гэсэн. Тэгэхээр одоо энэ чиглэлээр одоо хамтарч ажиллах боломжтой хүмүүс бол одоо манай өндөр ахтай холбогдоод
бас боломжтой юу? Ер нь боломжтой. Би бол тэрийг уриалж байна. Би бол яг одоо яг дотроо төлөвлөө төсөөлсөн байгаа юм дээр бол би бол яг энэ прожект мань хэрэг яг амжилттай болох юм бол ер нь дараачийн ер нь e-commerce AI дээр суурилсан artificial intelligence буюу AI дээр суурилсан тийм олон улсын худалдааны дараачийн 90 үеийг эхлүүлмээр байна. Тэгэхэд одоо энэ дээр бол мэдээж боловсон хүчин бол айгүй чухал. Одоо миний надад одоо тулгараад байгаа зүйл одоо би юу гэхээр одоо Манчестерт одоо Английн Warrington хотод гэр бүлийн амьдарч байна. Тэгээд ер нь бол яг боловсон хүчин надад нэгт хэрэгтэй байна. Тэгээд яг тэрийг одоо олон улс руу гарах тийм ирмэлцэлтэй зорилготой албан байгууллага болон хувь хүмүүсүүд надтай холбогдоод тэрэн дээр би үнэхээр бүх талаар хамтарч ажиллах бэлэн байна. За зүгээр бас маш сайхан мэдээ байна. Одоо манай сонсож байгаа хүмүүс бас холбогдох байхаа. За хоёулаа арай өөр сэдвлүү яриагаа бас оруулъя. Тэгэхээр одоо ер нь одоо бас англи бизнес эрхлэх зорилготой бас залуучууд бас байгаа. Тэгэхээр ер нь Британд бизнес эрхлэхэд одоо засгийн газрын зүгээс ч гэдэг юм уу өгөх дэмжлэг нь юу байдгийг яг 0-оос эхлээд бизнес хийхэд одоо хүндрэлүүд хэр байдгийг одоо манайхан Монголынхаа орчныг бол бас харьцангуй сайн мэдж байгаа. Тэгэхээр магадгүй бас Монголтой харьцуулахад илүү ийм давуу талтай гэдэг ч юм уу тий хурдцтай гэдэг ч юм уу. Та тэр талаас нас бид нарт мэдээлэл өгөх. Ер нь л яг за ингээд Англид ирээд бизнес хийхэд бол за би бол яг Европын бус орнуудад бол бизнес эхлүүлж үзээгүй. Яг ер нь яг сонсон ингээд туршлагаасаа ингээд үзэхэд бол Англи бол хамаагүй одоо тэр хийж эхлүүлэхэд бол хамаагүй тийм flexible буюу тав тухтай. Тэр бас үнэн бах шүү. Ер нь одоо энэ Англид байж байгаа бүх компаниудыг ер нь манайхан ажиглаад үзвэл ямар компани байна гэд хараад үзвэл бүх том компаниуд байдаг тийм томоос эхлэж жижиг хүртэл байдаг. Тэгээд хүмүүс бас Англид бизнес нэх гэж ирдэг тийм. Тэгэхээр энэ дээр шалтгаан яг байна тийм. Тэгээ ер нь яг Great Britain гэж байгаа юм за. Great Britain буюу одоо Их Британи улс бол одоо би олон жил амьдраад ингээд одоо өөрийнхөө өнцгөөс ингээд дүнж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр яг энэ ягаад Их Британи гэдэг улс гэдэг нэр өгсөн юм бэ гэхээр энэ хүмүүсүүд чинь энэ улс чинь энэ одоо залуучуудад болон бус орны хүмүүстэй одоо энэ боломжуудыг айгуу тийм түгээмэл маркаар хүргээд байна. Одоо тэр хүргэх боломжийг нээж өгöd байна. Одоо жишээл Германд бол заавалчгүй чи тиймтэй байх хэвээр, иймтэй байх хэвээр гэж яхад бол Англид бол жишээл яг компани яхад бол 10 минутын асуудал байгаа байхгүй. 5 минутын асуудал нэг 20 хаантаа гатал үүсэж байгаа байхгүй. Гол нь яг үүсгэж болно. Тэгээд тэрний дараа нь ирэх боломжууд бас хязгааргүй. Таас 10 минут гэсэн үү? Тэгээ 10 минутын дотор 20 паундтай тэгээд 10 минут дотор байхад зарцуулаад компани үүсгэж байна. Тэгэхээр одоо энэ систем нь тэгж автоматжуулаад тэгж энгийн болсон. Одоо манайх шиг хараат бус улсын бүртгэлийн төрлөө яваад нэр аваад тамга авах шаардлага тийм байхгүй. Бүх юм дижитал гэсэн үг. Бүх юм дижитал болсон. Тэгээд юу гэхээр бүх юм энгийн улам дижитал тал руугаа л хандаад байна. Одоо бол ерөөсөө тийм за баг аккаунт нь байхгүй тэр шат руугаа явж байна. Бүх юм софтвер нь тэр аккаунт одоо бүх юмыг тэр санхүүгийн мэдээллийг бол бүгд ингэ автоматар татаж авдаг. Бүх юм юм шийдэгдчихсэн. Тэр нь орчсон байгаа. Одоо манай Монголд бизнес хийхээр байгууллага болгон өөрсдийн нэгтлэнтэй эсвэл ядаж тэрийг хийдэг хүнтэй байдаг тий. Тэгэхээр энэ ч бол бас энэ дээр зах зээл дээр модель үүсчихсэн тий. Тэгээ ер нь үүсчихсэн. Accounting firm та accounting firmтэй ажилладаг уу? Би бол яг ер нь ажиллахыг хичээдэг. Ягаад гэвэл мэдээж одоо бизнес эрхэлж авч байхад би одоо миний түрүүний хэлсэнчлэн би хэрвээ одоо олон төрлийн одоо тэг боловсон хүчтэй байх юм бол би илүү гол бизнесийг девелоп тал руугаа фокуслах боломжтой байдаг гэтэл тийм боловсон хүчин жоохон дутмаг байгаагаас бол бүгдэн рүү н ордог. Бүгд рүү н ороод ирэхээр миний гарнаас гарах юм багасдаг. Тэгэхээр яг би аккаунтыг бол заавалчгүй мэрэгжлийн өндөр түвшингийн фермүүдийг авч ажилладаг байна. Тийм ялч танд өөрөө бизнесийнхээ одоо яг үндсэн үнэт зүйл дээр ажиллах боломж олгож байна тий. Одоо яг зөвхөн бизнес эхлэж байгаа залуучуудын хувьд ингэсэн үг байна шүү тий. 10 минутанд бүртгүүлээд 20 паундад төлөөд аккаунтыг энэ төр гэж санаа зовох шаардлагагүй жишээ нь одоо жижиг аккаунтинг фирмээс үйлчлэгийг авчихад бүх юм
Ер нь бол яг хоо энэ дээр бол мэдээж эргээд хэлэхэд амархан. Эн чинь бас туршлага гэж нэг юм байгаа. Одоо жишээл одоо миний ингэ хэлж байгаа юм ингээд хин дуртай нэг монголоос ингээд үүсч болно. Гэхдээ цаана шатчлаад одоо аккаунтаа яаж болох вэ? Аккаунтаа яаж сунгах вэ? Тэр нь өөрөө мэдлэг байна. Тийм мэдлэг нэ дуршлаг гэж 10 хэдэн жилийн дуршлаг гэдэг юм жирээс тэр байгаа байхгүй. Жижиг детайлууд бүгдийг одоо жишээл одоо миний бизнес хийж байгаа тэр төвшөнд очиход ямар стандартуудыг хангасан байх хэвээр ямар стокотууд эдээс хамгийн гол нь цагаан дээр хар буюу бүх юм ном журмаар байх хэвээр. Тэрийг би одоо яг анх ихлээл болохоос нь болохгүй хүртэл ингээд алдаж оноод одоо яг болох юм байна гэдэг тэр төвшөнд дээр энийг ингэж хийх хэрэгтэй байна, тэрийг хийж хийх хэрэгтэй байна гэдэг төвшөнд ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу гэхээр одоо бид нартай хамтарч ажиллах хүмүүст бол 10 хэдэн жил хэмнэжээ гэсэн үг байхгүй. Зөв. Тийм. Тэгээ тэр талаас ямар нэгэн зөвлөгөө авах гэж байгаа хүмүүс бол заавалч надтай хамтрах шаардлага байхгүй. Ирээд зөвлөгөө аваад би бол туслахад бол одоо компани анх яаж байгуулах вэ? Юу анхаарах вэ? Яг үнэ тий. Ядаж adaглал яаж аккаунт авах вэ тий. Юун дээр анхаарах ёстой гэдэг бүх тал дээр бол би туслахад бол зөвлөгөө өгөх бол манай энд бас тэр бизнес эхлэхэд тусалдаг фирмүүд байдаг бах тий. Бас төлбөртэй байж таарна. Тэгэхээр одоо үнэр ахаас магадгүй зөвлөгөө авах бол үнэгүй. Үнэр ах маань үнэгүй зөвлөгөө өгöd. Гол нь юу гэхээр зөвөр яг нөө хаваад шеэрлэх нь шүү дээ. Шеэрлэн. Гэхдээ яг мэдээж болохгүй юм бол байгаа. Бизнесийн нууцлалын түвшинд юм байгаа. Ер нь бол хий бүтээ гэсэн тийм эрч хүчтэй залуучдах юм бол ирээд холбогдоод зөвлөгөө авахд бол ялангуяа Английн зах зээл рүү орж ирээ гэсэн. За ялангуяа би бол IT-ийн бизнес болон тийм технологи суурьтай бизнесүүдийг яг би өөрөө технологийн суурьтай хүн биш. Би бол бизнес юм. Тэгэхээр би тэр технологийн бизнесийн төвшөнд гадагшаа гарахад юун дээр явах вэ гэдэг тэр дээр консалтант өгөөд хамтран ажиллаа явахд бол тийм. Одоо миний мэдхийн л одоо миний хувьд бас одоо технологийн чиглэлийн юм болохоор одоо манай Монголд олон компаниуд байдаг технологийн. Одоо тий гаднаас ажил авах их сонирхолтой аутсорсинг хийх сонирхолтой, прожект авах сонирхолтой байдаг. Тэгэхээр тухайн компаниуд маань бас одоо шууд одоо бизнестэй ингээд хамтрагч маягаар бас ороод ирэх бас боломжтой гэсэн юм байна тий. Яг үнэ. Яг зүгээр ажил аваад хийхэд хас гадна бүр одоо шинэ зах зээл дээр бүтээгдэхүүн үүсгэхэд хамт оролцоод нэг баг болоод ажиллах. Яг үнэ. Ер нь бол тэр продукт овнер хийх тэр боломж нь үуч. Ер нь бол яг манай IT-ийн багийн хүмүүстэй бол ганц л юм хэлдэг. Та нар өөрсдөө энэ их гой боломжуудыг үүсгэж байгаа. Одоо ер нь бол яг Монголд байгаа IT одоо бол арай ондод чиглэл рүү явж байгаа. Ер нь бол яг анх намаа эхлээд 10 хэдэн онд эхэлж байхад бол ер нь хүний ажил хийж өгдөг л хүмүүс байсан. Тэгээ би ер нь бол тухайн үед хэлж байхдаа та нар бол ирээдөө тийм болохоор та нар маань өөрсдийнхөө бизнесийг эхлүүлээ. Надтай хамтар. Тэгээ манай залуучууд одоо хүртэл надтай хамтардаг ажил залуучууд байгаа. Хийж байгаа тийм ээ. Тэгээ ер нь бол тэгээд одоо хүртэл хамтардаг залуучууд байна. Гол нь юу гэхээр над боловсон хүчин гэдэг нь ер нь бол биднээс том зургаар харъя гэх юм бол илүү олон инженерүүд хэрэгтэй. Ялангуяа олон салбарт ганцхан инженерүүд биш. Одоо маркетинг ч гэдэг юм уу тийм ээ. HR ч юм уу тийм ээ. Гэх мэтчлэнгээр олон салбарт ингээд яг нэг гадны зах зээл рүү орох туршлага аммаар байгаа тийм хүмүүст бол би болоод хамтарч ажиллах бэлэн байна. Зөв. Энэ маш хэрэгтэй мэдээлэлүүд байна. Хоёулаа түрүү нэг сэдв рүү ороод бас төдийлөн ярилцлага өнгөрчлөө. Одоо засгийн газраас өгдөг дэмжлэгүүд ямар байдаг вэ Британд? Шинэ бизнес стартап эхлэлээ. Яг гоо янз байдаг багтай стартапт өгдөг бас үйл ажиллагаа явуулсанд өгдөг гэдэг их олон янз юм байгаа шиг байна. Ер нь их орон төрлийн спорт байдаг. Одоо ер нь бол яг IT дээр ингээд хоёул ингээд төлөвлөрөө ярьчих зам. Ер нь бол яг одоо бол Англи улс бол гаднаас ажилчид оруулж ирэх жагсаалт одоо нэг нь хамгийн чухал, хоёр нь гэдэг ингээд жагсаалж байгаа тийм жагсаалт байгаа. Тэр жагсаалтын эхнийхт нь бол докторууд байгаа. Эмчнэр, хоёрт нь бол IT буюу инженер, технологийн залуучуудыг оруулж ирэх боломжтой байгаа. Тэгээд тэр хүмүүсүүд маань одоо ингээд нэгт визний асуудал бол одоо ингээд өндөр түвшинд болохоор визээ аваад орж ирэхэд боломж нь бүрэн байна. Хоёрт бол за түрүүний асуучлан улсын дэмжлэг ямар байдаг вэ гэдэг дээр бол авч байгаа. Та нэг визэн дээр болохоор таны өгж байгаа point нь энэ зөв үү? Одоо визэн дээр засгийн газар авах сонирхолтой байна. Тэгэхээр виз гарах магадлал өндөр гэсэн үг. Өндөр гэсэн үг. Зөв.
Ер нь бол юу гэхээр мөн бол яг тэр тал дээр бол одоо ажиллаж байгаа бүх хүмүүсд англи руу авчрах тийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхдээ яг Монголд байгаа залуучдыг одоо английн skilled worker визээр авчирж энэ чинь ажиллаж амьдрах тэр бүх нөхцөлийг бүрдүүлэх. Тэр бидүүсийн гол зорилго. Заавалчгүй мөн болд ажиллах биш. Гадны ондоо тий компаниуд бас ажиллах тэр боломжийг айлуулах нээж өгөх. Тэр замыг нээж өгөх. Тийм байгаа. За түрүүний таны асуусан тэр асуулт руу хоёлаа эргэж очие. Улсын government-ийн туслалцаа ямар байдаг вэ? За тэрэн дээр бол ерөнхийдөө бол ийм байгаа юм. За ер нь бол яг англи бол тэр анх стартап бизнес дээр бол аюул олон төрлийн спорт өгдөг. Тэрэн дээр бол countless би одоо ингээ хэлээд өнөөдөр хоёлаа бол дуусах ерөнхийдөө ингээ базаа хэлээ зав. Тэгэхээр ер нь бол яг бизнес спорт бол хангалттай. Гэхдээ энэ хүмүүсүүд бол юун дээр гол фокус хийж байгаа бол экспорт дээр яг одоогийн түвшинд бол бараг ямар нэгэн байдлаар экспорт хийх тийм бизнесийн шин санаа техникийн тийм дэвшлэлээр бол хөрөнгө оруулалтыг яг одоогийн түвшинд бол 2 сая паунд хүртэлх шинэ компани шүү дээ. Хөрөнгө оруулалт Чошин компанид хөрөнгө оруулах тийм одоо тийм спорт одоо тийм засгийн газар би ингэж ойлгосон. Засгийн газараас ингээд энэ салбарын энэ чиглэлээр одоо 1 сая паунд, энэ чиглэлээр 2 сая паунд ингээд нээлттэй тавьчт юм байна. Тэгээ ер нь бол яг 100-аас 200-аас 2 саяын хооронд гэж явагддаг. Тэгээ тэр нь болохоор шинэ одоо innovative одоо тийм экспортын тийм одоо тийм модельтэй тийм бизнесүүд рүү 200-аас 2 сая одоо тэр бизнесийн ямар том жижигээс нь хамаарат тийм фондууд одоо available одоо сар болгон одоо тийш аппликейшн хүмүүсүүд ингээд шопинг хийдэг. Одоо тэрэн дээр бас манайх ч гэсэн бас охин компани аваад явж байгаа. Тэгэхээр энэ бол бас маш том боломж гэж бодож байна. Их хэмжээний бас санхүүгийн дэмжлэгийг шууд засгийн газар нь өөрөө үзүүлээд шинэ компаниудад хүртэлдэг байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ дэр яг хөө бичиг баримт бүрдүүлэх гээд бас шаардлагууд байдаг баг тий. Тэгээ ер нь л яг хөө энэ чинээс тавьж байгаа шаардлагууд бол мэдээж бизнесийн танилцуулга явагдана. Төслөө танилцуулна. Гэхдээ эднээс бол ингээд банкнд чи 2 сая паунд банкал хийчихгүй. Ер нь тавигдах юм юу гэхээр за бизнесээ танилцууллаа. Багаа танилцууллаа. Төлөвлөгөөгөө танилцууллаа. Яаж явахыг одоо бизнес план бүх юм ингээд танилцуулсны дараа ингээд за танаа биднес дэмжээ гэсэн нөхцөл бол энэ фондууд яаж ажилладаг гэхээр за та нар ингээд сар болгон одоо ажилтны зарлага ч юм уу те гарч бизнес рунаа хийж байгаа тэр зарлагуудаа гаргаа яваа. Тэрнийхээ тайлангог тэрний чинь 70% нь тэр фондоос гаргая. Тэгэхээр зарчим нь тийм баг. Зарчим нь тийм гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр эднээс бол зүгээр ингээд хүн ингээд сул ингээд мөнгө маа гэдэг зүгээр нэг бизнес план хийцэн хүн ингээд маа гэдэг мөнгө өгчдгүй нэ штэ. Тэгэхээр ажиллаж байгаа юм мөнгөний нөгөө явна гэсэн үг. Эхлүүлээд ингээд прогресс явж байгаа нөхцөл мөнгөний хийгээд явдаг гэсэн үг. Тэгэхээр стартап одоо ажиллаад үйл ажиллагаа нь яваад хүмүүсийн цалин буугаад зардал нь гараад эхлэхээр тэрийгэ баримтжуулаад өгөх нь баг шүү дээ. Ер нь бол яг би анх ингээд эхэлж байхдаа яг энийг мэддэггүй байсан. Тэр мэддэг байсан бол би бол арай ондоо түвшинд байх хэвээр. Тэгээ би одоо ингээд сүүл мэдж байгаа байхгүй. Тэгэхээр одоо эн чинь яг анх бизнес эхэлж байгаа нөхцөл бизнесийнхаа гарч байгаа зарлагыг 70% нь тэглэн гэдэг чинь эн чинь буцалтгүй тусна шүү дээ. Буцалтгүй тусна. Буцааж авахгүй. Буцалтгүй тусна. Буцааж авдаггүйгээд бас өөр юм заах уу? За буцааж авдаг гэдэг бол зээл гэж явах байх. Тэр нь засгийн газраас зээл өгдөг юм. Зээл өгнө. Зээл өгнө. Гэхдээ яг засгийн газраас хувь компаниуд, хувь банк ч юм уу тийм фондууд тийм зээлүүд өгдөг. Тэр нь болохоор ямар шаардлага тавьдаг вэ гэхээр арай ондоо. Тэр нь болохоор чи established байх хэвээр, одоо historyтэй байх хэвээр, бизнесийн historyтэй байх хэвээр. Банкар дамжихаар яг тэр нэг уламжлалт бас элемент байна тий. Тий, ер нь бол тэр тал руугаар авчихна гэсэн. Одоо миний ярьж байгаа фонд бол Чошин бизнесүүд. За би тэгвэл бүр ойлгоогүй юм байна. Бүр буцалтгүй тусламж. Таны бизнесийн 70% зардлыг үнэхээр бизнес чинь явж байгаа бол өгдөг тийм хөтөлбөрүүд байдаг ах нь тий. Тэгэхээр ер нь бол яг анх эхэлж байгаа бизнес 70% бизнесийнхаа ялангуяа одоо ингэ чадaltaй ажилчид авах тий. Чадaltaй залуучуудыг авахд бол юу шаарддаг вэ? Мөнгө шаарддаг. Тэгээд энэ Европ болон гадны зах зээл дээр бол ажилтны хөл цалин бол аягүй өндөр байдаг. Тэр цалин тэр дарамтаас 70%-аас гарна гэдэг бол миний бодлоор бол энэ бол айгүй том боломж. Тий ялтчгүй маш том дэмжлэг байна л да. Манайх ер нь бол Англи, Европт бас
Тийм ялтчгүй бас зардал өндөр. Гэхдээ бас ялтчгүй бас чадамж бас өндөр байдаг тий. Энэс ягаад энэ дэлхийн том корпорациуд том зах зээл дээр л ингээл их хүн аваад байгаа вэ гэхэлэр ялтчгүй энд илүү их мэдлэг байгаа даа л тий. Тэр стартапын хувьд энэ дэмжлэгээ авчвал одоо маш хэрэгтэй байна. Тэгээ ялангуяа яг одоо Монгол улстай энэ Их Британи улсад ингээд бизнес эхлэж байгаа нөхцөл энэ айгүй том боломж өгж байгаа байхгүй. Тийм байна. Одоо дэлгэрүүлэлт нэг юм асуу. Одоо манай Монголд байгаа залуучууд үзчихвэл Монголын иргэн одоо Монголоос ирээд энэ стартап компаниудыг байгуулах боломжтой юу? Таны талаар судалж үзсэн үү? За ер нь бол боломжгүй зүйл бол байхгүй. Гол нь юу гэхээр тухайн хүний маань статус тэгээ виз те алстаа ингээд ажиллах ер нь бол одоо мэдээж студент визтэй ирээд бизнесийг эрхлээ явж болохгүй. Тэр нэг юу лээ? Global Talent Innovator Visa энэ гэдэг байдаг тийм. Тийм. Яг виз зөв визтэй бол ямар ч асуудал байхгүй. Одоо бизнесийн виз ч юм уу тийм ээ. Одоо юу гэдэг хөрөнгө оруулалтын виз ч юм уу. Одоо яг нэг зөв визтэй юм бол ямар ч асуудал байхгүй. Зүгээр яг оюутан ч юм уу тийм ээ. Одоо visitor visa ч юм уу тийм ээ. Тиймэрхүү визтэй хүмүүст бол арай харах болохгүй байна тийм. Яг үүсч болох бах. Гэхдээ үргэлжлүүлээ явахд хэцүү гэсэн. Яг бас нэг судал бас дахиад нэрийн судлаад харуул бас боломжууд байж магадгүй л тийм. Болно. Ойлоо ч юм болохоор яг үндсэн Их Британий тухай яриад байгаа тийм. Их Британи дээр одоо Их Британий бас тусгай нөхцөлтэй гарлууд бүсгүүд гэж бас байгаа тийм. Тэр тал дээр бас бизнесийн орчинд илүү дэмжлэгтэй байх тийм боломж байдаг уу? Одоо манайхан офшор гэж бас ирдэг тийм. Яг хоо tax haven тийм. Tax haven офшор ер нь бол яг хоо тэр тал дээр бол яг хоо юу байдгийг за яг хоо боломжууд гэхээс уулдаар буссан бизнес дээр таксыг баг төлөх тэр боломжийг нээж өгч байгаа. Тэрэн дээрнээс тэрнтэй очиж хийхээр илүү боломжийг ингээд нээж өгöd байгаа биш. Одоо аль хэдийн амжилтанд олсон бизнесүүд маань тэнцээ очиж бүртгэлтэй ажиллаж одоо энэ Англид ч юм бол таксийн түвшин бол бас өндөр шүү дээ. Тэгээд тэр боломжоос арай жоохон одоо профит буюу ашиглаж жоох ихсэх тэр боломж нь үүсэж байгаа гэсэн үг тийм. Яг хөө тэгээ газар зүйн хувьд ч гэсэн бас ойрхон тэгээд дээрээ бас нэг удирдлагатай нэг зэрэгэнд байдаг гэж үздэг үү. Тэгэхээр бас ер нь л яг хөө энэ чи бол яг юу байгаа юм. Яг хөө хоёр талтай. Одоо чи бизнесээ Жерсид бүртгэлтэй гэж яваад Манчестер үйл ажиллагаа явуулах хондоо. Чи Манчестерт бүртгэлтэй компани гэдэг Манчестер үйл ажиллагаа явуулах. Үйлчлэгч талаас бас арай ондоо. Тэгэхээр нөө итгэлцэлтэй. Одоо ингээд хүн ингээд за энэ компани хаана бүртгэлтэй ямар компани юм бэ гэдээ эргээ харахад одоо tax haven ч юм уу юм байх юм бол бас хүмүүс өөрөөр арай ондоогоор харна. Хичнээн тэр бизнес хийж байгаа хүнд нь ашигтай ч гэсэн. Тэгэхээр нөө охин компаниуд тэнцэнээс бас үүсдэг айл гэсэн. Яг бизнес сонирхож байгаа хүмүүс бас энэ бас хэрэгтэй л ахaltaа. Яг л манай Монголд бас Монголд явах уу? Манай Монгол залуучуудын хувьд бас сонирхдаг бас идэв баг. Янз бас босцсон бизнестэй хүмүүс бас үзэж л байгаа бах тий. Ер нь л яг tax haven буюу офшор арлууд дээр бол айгүй олон боломж байдаг. Тэрийг бол яг ер нь бол яг бизнесээ босгочоо судлаад үзэхэд бас бүр юм байхгүй. За бизнесийн талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Бас олон залуучуудад хэрэг болох байх, бас уран болох байх гэж бодож байна. За хоёулаа ярианых сэдвийг арай өөр сэдвэл орё тий. Та тэгэхээр Британд суршаад одоо гэр бүл хэдүүлээ болж байна. Үр хүүхдүүдийнхээ тухай яриач. За би гэр бүлийн хүнтэй Манчестерт танилцсан. Гэр бүл болсон. Тэгээ одоо 3 хүүхэдтэй. 2 охин, 1 буйтай. Нэг байна эрэгтэй хүүхэдтэй. Тэгээ ер нь бол яг өсгөөд ингээд Английн одоо энэ орчинд ингээд хүүхд өсгөөд ингээд явах бол Монголоос арай ондоо байдаг. Энд чинь одоо юу гэдэг юм хүүхдийн ирэх тийм одоо тэр эцэг их яаж харьцах уу гэдэг бол хязгаарлагдмал байдаг. Яг хөө миний үед бол ондоос одоо Монгол бол арай ондоо болсон гэж сонсогдсон. Ер нь яг тийм манайх бас ер нь адилхан ер нь төстэй болж байгаа юм билээ. Болж байгаа тийм. Тэ яг хөө мэдээж яг хөө би ч юм бол 2000 он авцаа гарсан болохоор тэр үеэр төсөөлж байгаа шүү дээ тийм. Тэгээ яг хөө тэгэхэд бол одоо энэ чи би 3 хүүхд төсөө явж байхад бол ер нь хүүхдэд бол хамгийн тийм таатай нөхцөлийг энэ чи бүрдүүлж өгдөг. Хамгийн тийм
хүүхдийг шахахгүй. Тэр хүүхд потенциалтай бол тэр хүүхдээс явна. Тэр хүүхэд потенциалгүй бол өөрт нь мэддэгдүүлэхгүйгээр тэр хүүхдийн өөрийнх нь левел дээр байлгадаг ийм онцлогтой. Одоо манай монголчин бол муу гарлаа гэвэл марг муу гарлаа гэж баларлаа тий ухааны юм яриад сайн гарсан хүүхдүүдийг учиргүй магтаал ингээд бэлэгсэлт өгөөл ингээд идэг. Тийм яг бодтөнд дээр яг тийм байдаг. Тийм болохоор яг эндхийн бас нэг авууштай зүйл нь юу гэхээр хүн болгоо адилхан биш. Мэдээж потенциалтай хүүхдүүдийг дэмжих ёстой. Жоохон заавалчгүй потенциалтай биш спорт талдаа ч юм уу те. IQ талдаа ч юм уу хүүхд болгоо ондоо шүү дээ. Зарим бүр аль аль нь байхгүйгээр шал ондооч талантай юм болж болно шүү дээ. Тийм одоо хөгжимч юу юм те. Тэр нь боловсролын системийг бас ажиглаад хахад одоо энэ high school буюу 7 дугаар ангиас гэсэн үг. Өөрөөр хэлбэл 12 настай хүүхдээс эхлээд чиглэлээ сонгоод нь тий. High school-ууд нь өөртөө чиглэлтэй болчихно тий. Тэгэхээр одоо тэр бүх хүн нөгөө нэг бүх хүн математикч болохгүй гэдэг шиг одоо маш ертөнцийн дээр маш олон төрлийн ажил хөдөлмөр эрхлэх боломж байхад бүх тал руу хүүхдүүдэд боломж болгоод байна тий. Ер нь л яг Монголд болохоор бас нэг алдаа хийгээд байгаа юм юу гэхээр дэд боловсрал гэдэг яг юу л байна л да. Тухайн улс орны байгаа байдал бас нөлөөлөд байна л да. Заавч дэд боловсралтай болж иж тийм сайхан амьдардаг нэг тийм юу тогтчлоо л доо. Уг нь бол хүн ажил хийж яж байгаа бол одоо гагнуурчин байна уу те сэлэсэр байна уу юу байна уу хийж л бол сайхан амьдрах тэр нөхцөл бүрдүүлээд өгсөн байгаа нөхцөлд бол хүмүүс ерөөсөө энэ комплейн хийдэг юм байна. Одоо би бол англи эцэг эх нарт айгүй шин гайхдаг. Одоо бид нүшин тийм дутагдлын одоо тийм дутагдaltaй гэх юм уу тийм нийгмээс ирсэн хүмүүсүүд болохоор хүүхдүүдээ яг л нэг Монголд байгаа хүмүүс чиг дээгүүр явах хэвээр өндөр зэрэглэлийн education авах хэвээр суралцах хэвээр өөрийгөө шахах хэвээр гэдэг тийм юу яваад байдаг. Гэхдээ яг ингээд ажиглаа харахад англичууд хийжээч тийм байдаг. Хүүхдийг бол хүүхд багт нь хүүхд насаараа байлгаа. Хэрвээ тэр хүүхэд таланттай бол тэрийг дэмжиж. Тэгээ ерөөсөө тэр хүүхдийг хүүхдээр байлга. Магадгүй энэ бол хоёр тал байгаа. Гэхдээ нөгөө талаас нь бодоод үзэхэд бол яг энэ чинь бол чи очиж галтгоонд ажиллана уу? Тэр чи сэлэсэр ажиллана уу? Тэнд чи захилгаан ажиллана уу? Тэнд чи том дарга хийн үү? Бүгд яг адилхан зэрэндээ бүгд яг адилхан almost адилхан стандартад амжилахад амьдрах тийм боломжийн төрлөд өгсөн болохоор хүн нэг тийм шунал гэдэг юм дараад өгчихсэн баадаг. Тэгэхээр одоо танаа хүүхдүүд одоо high school-д орцсон уу? Чиглэлээ сонгож байгаа юу? Та тэр тал дээр ер нь л яг манай 3 хүүхд бол ер нь гуруула багасаа одоо нэмэлт хичээлтэй. Одоо common explore learning тэгээд манай заяа манай монгол хэлний багш охин заяа маань манай том охин ингээд бэлдээд сургууль бэлдээд явж байсан. Тэр талаас нь тэр бүгдөө ингээд багасаа ерөөс ямар ч завгүй хөгжим нэмэлт хичээлүүд ингээд авч явж байсан. Тийм болохоор одоо ингээд сургуулиудаа ер нь бол дандаа ер нь бол топ түвшинд явагддаг. Одоо энэ бидээс одоо Warrington амьдарч байгаа. Cheshire буюу Английн норт тал руугаа алдартай газар ер нь бол англичуудын ер нь баячууд нь амьдардаг гэдэг тэр ярианд ер нь тэр газар очиод ер нь бол сургууд нь очиод ер нь хамгийн шилдэг сурагчдуудаар ер нь тодорхойд байгаа юм. Тэгэхээр тэр бэлтгэл багаас нь завгүй байлгасан тэр боломжууд гарч байгаа. Манай хоёр дахь охин бол одоо swimmer хийж байгаа. Усан сэлтийн тамирчин 11 настай. Одоо ер нь бол насандаа бол яг одоогийн байдлаар бол хоёр төрлөөр өөрийнх нь насандаа хоол Britain буюу хоол UK-д number 1 ранкаараа. Тэгэхээр бүх Их Британий одоо өөрийнх нь насны хоёр ангиллалт нь ранкаараа нэгт орж ирсэн. Нэгт орж ирсэн. Тэгэхээр одоо манай ирээдүйд Монгол улсад бас том олимпийн тамирчин гарч ирэх. Ер нь бол сүүлд өчтөр ингээд 2 хоногийн өмнө харахад ондоо 2 3 төрлөөр 2 3 арцсан яг харагдчихлаа. Тэгээд жоо баг зэрэг чихэд дахиад 2 3 төрөл number 1-д орох. Тэгээ хамгийн гол нь яг англич өөрөө усын спорт айгу тийм түгээмэл спорт. Айгу олон хүмүүс компьют хийдэг. Хөлбөмбөгтэй бараг л арилж очихоор шахав. Яадаг вүлээ? 3 билүү 4 дугаар ангийн бүх хүүхдүүд swim-лээс хичээлдэг тий. Улсынхаа хөтөлбөртөө орц тий. Бүх хүүхдүүдийн нөгөө автобус тавьж байгаа зөөд идэг штэ яг нэг өдөр 7 хоног алга. Тэгэхээр яг Монголд болохоор чинь зайлвал нэгт тэр
facility байхгүй, хоёр хүчтэй өрсөлдөгч байхгүй. Бас тийм баг. Тий. Хүчтэй өрсөлдөгч байхгүй. Энд чинь бол бүх хотод бүх таун нэгэд өөр өөрсдийн гэсэн багуудтай. Бүр нэг таунд 2 3 бас багтай. Тэгээ тэр дотроос ингээ өрсөлдөж гарч ирнэ гэдэг бол асар ширүүн дотроос гарч ирдэг. Тэгэхээр яг одоогийн Ануужингийнхаа амжилтанд бол би одоо сэтгэл дүүрэн хандлан байж байгаа. Тэгээ одоо манай баг бол одоо тэгээд ер нь бол багийнхаа өөрийг гүйцэтгээд жоохон эрт тал руугаа байгаа тий. Тэгээ бас нэг яг нэг эрх чөлөө гэдгийг бол бүрэн мэдэр явж байгаа. Тэгээд яг би өөрөө насаар арай бага шүү дээ тий. Ер нь насаар бага тий. Насаар бага. Одоо тэгээд бас swimming хэлж байгаа. Нэмэлт хичээлүүд аваа явж байгаа. Одоо тэгээд экстра swimming-ийн нэг аваа. Тэгэхээр яг энэ Англид байгаа одоо хүүхэд өсгөх орчны хувьд одоо энэ олон талын их боломж олгодог гэж ойлгож байна тий. Одоо усан сэлэлтийн одоо жишээ нь ингээд хүүхдэлтэй өөрөө сур сургалттай хүүхэд байлаа гэхэд орчин өөрөө ингээд тодруулаад гаргаад ирж байгаа гэсэн үг. Эсвэл та ингээд хөөцөлдөж яваад тамирчин болж байгаа гэсэн үг. Гэхдээ ер нь бол яг юм байгаа юм. Ер нь энд бол мэдээж эцэг эхийн үүргээр бол байгаа. Эднээс бол заахтай тэр курст очиод явхад бол бүх хүүхдэд яг адилхан заана. Бүх хүүхдэд одоо ингээд улс даяараа сурж байна шүү дээ. Улс даяараа сурж байгаа. Бүх хүүхдэд л адилхан заана. Гол нь юу гэхээр одоо эцэг эхчүүдийн хийх ганц гол хийж чадах юм зүйл бол тогтмол авч явах. Тэр хичээлийг таслахгүйгээр тогтмол авч явах. Тэгээ амжилт үзүүлэхэд нь баг зэрэг урамшуул өгөх. Тэр хүүхдэд бас нэг тийм хожих тэр сэтгэлгээг төрүүлэх. Тэр айгуу чухал. Одоо би бол яг бизнес эрхэлж байгаа бол яг тэгэж явах надад байдгүй. Манай гэр бүлийн хүн бол яг тэр тал дээр миний арыг тий дааж гэр бүлийн асуудал, үр хүүхдийн боловсрол тал дээр айгуу анхаардаг. Тэр тал дээр би жоохон азтай хүн гэж өөрөө боддог. Зөв. За тэгээд яг бас өөр нэг чиглэлээр хоёлаа бас ярий. Одоо манай монгол хүүхдүүд маань одоо Манчестерт одоо маш олон гэр бүлүүд байгаа тий. Их Британд бүр олон байгаа. Тэгээд бид нар одоо ялчгүй байн хоорондоо ярьдаг сэдв бол одоо монгол хэл их хэлээ сурах асуудал. Та энэ дээр ямар бодолтой байна? Бид нар ер нь эцэг эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэй юм гэж бодож байна. Ер нь бол ийм байгаа маа. Ер нь бол яг өмнөх манай мөнгөд монгол хэлний багшийн би яриаг сонссон. Тэрэн дээр бол угаасаа бүх шаардлагатай юмнуудыг манай багш маань айгу тодорхой хэлчихлээ. Зөв яг энэ дээр ингээд өөрийнхөө үзэл бодлыг ингээд хүүхдийн өнцгөөс одоо жишээл чи хүүхдээ монголоор яриулмаар байгаа тий. Би яриулмаар байгаа тий. Бидээс багш нар явж байгаа тий. Энэ бол биднээс хүсэлт тахгүй юм. Миний ярих гэж байгаа өнцөг бол тэр хүүхэд тэр хэлийг сурах тэр шалтгаан биднээс яг өгч чадж гин үү? Өөрийнх нь сэтэл байна уу гэдэг. Өөрт нь яаж биднээс сэтэл өгж байгаа юм? Багш нар аваачаад өгж байгаа гэдэг нь энэ бол биднээсийн зорилго төлөлт болохоос ш тэр хүүхэд яг тийш асуугаад очиж гин үү гэдэг айгу том асуулт нэмдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ бол зүгээр яг эцэг гэдэг үүднээс зүгээр яг ер нь бол яг гадаадад байгаа монголчууд ялангуяа одоо бид шиг нэгт генерашны хүмүүсд бол өөрсдөө ингээд хараар ярихад хамаг хар муу ажлуудыг хийцэн болохоор дараачихаа өөр хүүхдүүдэд сайн сайхныг хүсэхэд бол хамаг шилдэгэр бэлдэж байгаа. Өөрсдийнхөө бүхэл юмыг золиослж жагаад хамаг шилдэгэр бэлдэж байгаа тийм ээ. Тэгэхээр яг хэрвээ Монгол улс өөрсдийн гэсэн бодлоготой байдаг бол яг миний энэ хэлэх үг дээр жоохон анхаарал хандуул агүй энгийн шийдлэр агүй олон юм шийдэх боломж байгаа юм. Тэр нь юу гэхээр заахан одоо ингээл хүүхдүүдийг ингээд онц сураад гадагшаа ингээд сургууль руу ингээд явуулаад өшнөө төр ингээд зарлагдлаа гэж яриад байгаа шүү дээ тийм. За яг тэр бол зөв. Би тэрийг бол дэмжиж байгаа. Тэрийг бол угаасаа хийх ёстой. Тэгэхээр нөгөө талаасаа бас гадаадд байгаа энэ хүүхдүүдийг яаж монгол хүн болох вэ? Монгол хэл сурах вэ гэдэг тал дээр бас агүй анхаарах хэрэгтэй. Тэр нь агүй энгийн шийдлүүд байгаа юм. Тэр шийдэл нь юу гэхээр ер нь бол одоо найрамдал ч юм уу тийм ээ. Хүүхдийн туслангууд байна шүү дээ тийм. Одоо би ингээ олон хүмүүсүүд ингээ монгол руу хүүхдүүд ингээ явуулсан ингээ туршлага ингээ ажиглал байгаа шүү дээ. Одоо хүүхэд яахаар монгол хэл сурахыг хүсээд байна гэдгийг ажиглаж байгаа байхгүй. Тэгэхэд ер нь бол цуслан руу яваад найз нартай Монголд байгаа найрамдал болон одоо ер нь гоцол найрамдал руу явуулж байгаа да. Тийм цуслан руу яваад ингээд зам болгон ингээд явуулдаг тийм хүүхдүүд илүү монголоор аягүй сайн ярьдаг болсон, илүү ярихыг хүсдэг болсон, найз нартай болсон. Найзтай болох гэдэг маш том өгөгдөл байна. Одоо ганцхан яг
манай мөнгөтэй багш маань Монгол руу явуулах хэрэгтэй гэж байгаа. Гэхдээ за яг нөгөө талаас хүүхдийн өнцөөс ингээд бодоод үзэхэд Монголд очиод тухайн хүүхд маань ингээд хамаатан садан хөдөө гадааг явдаг. Тэгэхээр тэр хүүхдэд яг мэдээ зарим хүүхдүүдэд сурах сонирхол төрнө. Гэхдээ яг үндсэндээ бол найзуудтай болж байж тэр маань илүү тэр хүүхдэд одоо тэр найзтайгаа чатлах, дараагийн чатлах. Ер нь бол тэгээд Монголд байгаа хүүхдүүд ч гэсэн англи хэл сурах, харилцсан бие биенийгээ хүмүүжүүлэх. Нэг тэрний хамгийн гол зарчим нь юу гэхээр тийм ч Монгол гэдэг коннекшн үүсэж байгаа байхгүй. Тийм тэр маш чухал тий. Маш чухал. Одоо гадаад байгаа хүүхдүүд бол Монгол community бол жижигхэн community тий. Тэнгүүт Монгол улстай очиод одоо үе тэнгийнхаа найзуудтайгаа танилцаад эхлэх юм бол манай Монгол хүүхдүүд бас англи хэл маш сайн болсон. Монгол англиарч бас ярилцах боломжтой болсон. Гэтэ гол нь connection үүсгээд их орондоо ийм олон надтай адилхан хүүхдүүд байдаг юм байна гэдгийг мэдэх бас хэрэгтэй тий. Тэгээ яг энэ дээр нэмээ хэлэхэд зүгээр яг би ингээ одоо охиноо явуулмаар байгаа байхгүй. Монгол руу ингээд цуслан руу явуулаад ингээ хийхээр яг тийм бодлого ч юм уу юу байхгүй болохоор за гадны хүүхдүүд гэдэг тийм статус байгаад байгаа юм. Тэрэнд нь орж ирнэ гэдэг юм уу тий. Тэгээ тэр нь бизнес олдохгүй. Айгу хурдан дуусна. Тэгэхээр би зүгээр миний цөөхөн тоотой байна. Тэгээ тэр нь хурдан дуусна. Тэгэхээр яг энэ дээр зүгээр яг миний одоо Монгол улс муу Монгол улсын тэр төрийн одоо тэр бодлого боловсруулдаг хүмүүст юу гэхээр ийм жижигхэн ирнэ энгийн юм дээр одоо тэр гадаад байгаа тэр одоо юу гэдэг юм. Бүх хүүхдүүдийг бай. Яг нэг амжилт үзүүлсэн ч гэдэг юм уу тийм ээ. Урамшуулаад ингээд явуулдаг тиймэрхүү хүчтэй болсон хүчнийг өөрсдөө татах. Наа чин чухал сэдв биш үү? Одоо тэгэхээр бид нэр одоо гадаадд амьдарч байгаа монголчуудын хувьд одоо бас эхний үеийнхэн, хоёрдугаар үеийнхэн маань хөлөө олоод хүүхдүүдээ өндөр боловсралтай болохын тулд бүгдээр хичээж байгаа тийм. Тэгэхээр энэ хүүхдүүд маань эргээд одоо Монгол гэсэн сэтгэлгээтэй Монгол улстай холбоотой би ирээдүйд энэ Монгол улсад бас тодорхой хэмжээнд бас өөрийгөө оролцоотой байх хэрэгтэй мөн гэдгийг ойлгочвол энэ чинээс маш том одоо мэдлэг Монгол руу очих гэдэг тийм. Ер нь бол ойрын 10 жилдийн яг болох гэдэг шүү дээ. Тийм, ер нь бол ойрын 10 жилд бүр зүгээр хамгийн том юм нь юу гэхээр энэ ч ингээд чанагдаад эндний зах зээл дээр чанагдсан боловсрцсан ийм том боловсон хүчингүүдийг өөрсдөө бэлдэгдээд очих гэдэг. Улсаас одоо Монголоос ямар ч Монгол улсаас зүгээр хийх юм нь юу гэхээр тэр хүүхэд багт нь тэр цусланд амрах эрхийн одоо тусгаарч өгөх. Хоёрт нэг бас том асуудал нь юу гэхээр хүүхдүүдийг одоо юу гэмдэ 12 13 дээш ч юм уу ер нь бол эндийнх нь тийнейжер хүүхдүүдийг ганцаараа онгоцон суух тэр боломжийг бүрдүүлэх эрхийн өгөх. Эцэг гэхээсээ бичиг аваад суучдаг. Тэгэхээр юу гэхээр заавал ч гэр бүлийнхэн бол мэдээж энийг бол ингээд засгийн газар ч Монгол улсаас бүх төлбөрийг авахгүй шүү дээ. Зүгээр дээр эрхийн бичгийн өгч байгаа нөхцөл бол эцэг эхчүүд нь одоо тэр одоо явах зардал болон тэр амрах мөнгөний бүгдийг өөрсдөө төлөөд амраа. Гол нь тэр эрхийн бичгийн ямар ч асуудалгүй л авчдаг юм байгаа байхгүй. Тийм тийм. Энэ тал дээр бас анхааруул зүгээр л юм байна. Одоо яг хөө миний ажиглаад бас харамсаад байгаа зүйл нь яг одоо сүүлийн 10 жилд гэдэг ч юм уу бас нэг бүтэн үе гадаад төсөөд өндөр боловсрал эзэмшээд гараад ирсэн. Гэхдээ бас төдийлөн одоо Монгол руугаа сэтгэлтэй болж өсөөгүй юм шиг харагдаад байгаа байхгүй. Одоо бүгдээрээ гадаадд ажиллаж байгаа. Яг гадаад төсөөд гадаад ажиллаад бас цаашдаа бас Монголтойгоо хэр холбоотой байх гэсэн тодорхойгүй байхгүй. Тэгэхээр дараагийнхаа генерашныг бас ингэж алдмаар байна тийм. Яг үнэ. Тэгээ хамгийн аюултай нь юу гэхээр 3 дахь генерашн. Тийм. За 2 дахь генерашн бол одоо юу гэдэг юм? Анчины Монгол эцэг эхчүүд нь ингэ байгаа болохоор үгэлдэгчүүд янзлдагч шүү. Тэрнээс ямар их бага хэмжээгээр холбоод өгчнө. Тэгтэл тэр хүмүүс чинь одоо яг бага багт нь дурсамж гой дурсамжийг үлдээж чаддаг ч юм уу те. Ингэж одоо сэтгэлээр нь уйж өгөхгүй бол энэ хүмүүс нь зүгээр л за магадгүй эцэг нь өнгөрөөд өгөхөд өөрийнхөө өөртөө юм хийгээл явчихна. Гол нь үгээр энэ тогтолцоог үеийн үед дараачийн үеүүд рүү ингэж бодлого болгож явуулах хэрэгтэй байгаа байхгүй. Тийм байна. Зөвхөн энэ бас ялцгүй чухал сэдв шүү. Ялтчгүй одоо гадаад хэдэн монголон байгаа гэдэг үлээ. Тэгэхээр одоо хэдэн хүүхэд байгаа вэ? Тэр хүүхдүүдийн боловсролын төвшин, дундад төвшин ямар байгаа вэ? Бас нэлээд өндөр байгаа шүү дээ. Ер нь бол хүн бол хамгийн их сандаг нь бол хамгийн их айсан үедээ хамгийн их ажралтай бас үеэс хамгийн их сандаг. Тэгээ тэр юмыг бол биднээс ээж аав нь 1000 Монгол гэж хэлээд айлгаж баярлуулж чадахгүй. Тийм болохоор яг тэр нөхцөлийг тэр хүүхдүүд нь өөрсдийнх нь ертөнцид бүрдүүлж өгөх. Тэр хамгийн чухал зүйл. Одоо өөрсдөө одоо бага насныхын дурсамж нь Монголтойгоо холбоотой байвал тэр найз нөхөдтэй бидний 1000 хэлснээс илүү зүйл болж байгаа юм тийм. Угаасаа Монголын нэг гоё юм нь юу гэхээр зөвөр яг ямар ч хүнч бай хүүхдч бай оцсон
тэр татагдах юм байдаг шүү. Байдаг бүх юм байна. Ялангуяа зуны дэлгэрс сайхан цагт те гоё шинэ ногоо дэлбэлсэн. Тэгээ манай 100 бол диваажин штэ. Диваажин. Үнэхээр диваажин. Одоо ингээд манай артны харагдаж байна те. Одоо эн чинь бол өгдөггүй мөнхийн байдаг. Мөнхийн ногоо. Энэ харагдтаа гоё байдаг ч гэсэн одоо энэ чинээс бол мөнхийн ногоо байдаг болохоор аллергены бүх одоо манай юунууд босдог тий. Хураашл үүсгээр аллерги хүүснэ. Тэгээ гоё өнөр байхгүй. Яг өнөр байгаа гэхдээ сул тий. Сул. Гэхдээ яг хөө тийм гоё нөө фреш өнөр байхгүй. Тий одоо анхны бороо гэдэг чинь Англид байхгүй шүү дээ. Байнга гарч байгаа. Монголд анхны бороо ямар гоё өнөртэй байдаг лээ. Анхны цас энэ өвс мод маань үхээд сэргдэг байхгүй. Тий. Байнга байж байдаг тий. Байнга байж байдаг. Анхны цас гих мэтлэн одоо тэгэхээр хүүхдэд энэ гих мэтлэн одоо өөрийнх нь дурсамжинд бүтвэл тэр хүүхэд маань одоо Монголтойгоо холбооны үсэд ирээдүйд Монголд хувь нэмрээ оруулах их усөрнөл тавигдах чинь гэж би ойлгоод байгаа шүү. Тэгээ ер нь бол тий. Ер нь бол ганцхан англи ч юм уу. Ер нь бүх улсуудын тэр Монгол за магадгүй нэг ээжтэй ч юм уу, автаа ч юм уу тий. За болж өгвөл ээж автаа ч юм уу. Ер нь бол гадуурхахгүйгээр аль болох тэр хүүхдүүд гадуурхахгүйгээр бүгдэнд нь идэх. Ер нь тэр одоо ер нь гадны тийм юу гэмдэ ямар ч хамааралгүй ээж автаа тийм хүүхдүүдийг авчирч хамраахтай биш. Болж өгöd бодлогоор тийм байна. Их бах хэмжээгээр тэр хүүхдүүд тэр нэг давуу эрхийг өгөөд тэгээ байлгах юм бол миний бодлоор бол бүх Монгол ээж аав нар бол энэ хүүхдээ ингээ явуулахад бол энэ бол айгүй энгийн бодлого хэрнээ хамгийн зөв бодлого байгаа байхгүй хийх хэрэгтэй. Одоо яг эдийн засгийн тооцооллыг хийж үзсэн гэсэн маш том л тооцоол гарч ирэх гэдэг байна. Яг түрүүний хэлсэн энэ хүүхдүүдийн боловсролын түвшин ямар вүлээ? Ирээдүйн потенциал ямар вүлээ? Тэгэхээр энийг Монгол улстайгаа уучих юм бол одоо манад ямар их хэрэг болох вэ? Тэгэхээр одоо манай элчин сайд маань англи сууж байгаа элчин сайд маань хэрвээ энэ бичлэгийг үзэх юм бол энэ ажил дээр та маань одоо баг зэрэг энэ дэр бол элчингийн бол мэдээж ажил бол биш. Тэгвэл тодорхой хэмжээнд тэр мэдэх ёстой хүндэн дуулгаад энэ бас ажил хэрэг болгол тийм байна. Үнэхээр олон эцэг эхчүүдийн тэр тулгамдаад байгаа Монгол эцэг эхчүүдийн тулгамдаад байгаа тэр асуудлуудыг шийдэн ирээдүйд Монголд аягүй том хөрөнгө оруулалтыг хамгийн бага зардлаар хийх боломжтой. Ягаад гэвэл одоо ч манай чинь төсвийн хөрөнгө гэж баг байхгүй. Тэгээ ер нь иймэрхүү юмруу гарах зардал байхгүй. Тэгэхээр одоо бодлогоо зөв баримтлах хэрэгтэй байгаа. Тийм шүү дээ. Одоо улсаас нэг зардал гэдэг юм гарахгүй биш үү? Шүү дээ, гарахгүй. Квота одоо гадаад байгаа хүүхдүүдтэй өгөхөд л тэгээд хүүхдүүдийн эцэг эхчүүд нь өөрсдөө мөнгөдлөөд өөрсдөө зардлаар очиж шүү дээ. Тэгээд тэрэн дээр хэрвээ тийм сонголт ивэл би ихний ингээд чигсаад 3 хүүхдээ гурван явуулах бэлэн байна. За бүх төлбөрийн төлөө. За маш сайхан санаа байна. Цаашдаа бас хэрэгжээсээ сонсох ёстой хүмүүс нь сонсоосоо гэж бодож байна. За хоёул ярилцлага ингээд дуусгая тий. За ямарсан өрөөд оролцуулсан маш их баярлалаа. Ажил хөдөлмөрт нь маш их өндөр амжилт хүсье. Тэгээ удахгүй Монгол очиж бизнес босгоод ингээд англи Монголын хооронд бизнес эхлүүлэх гэж тэр бүгдэнд нь амжилт хүсье. За баярлалаа. Ирээдүйд хамтарч ажиллахын төлөө зүтгэе. За тэгнэ. За баярлалаа. За таныг бас ирж бидэнтэй өөрийнхөө мэдлэг мэдээлэл олж мэдсэн зүйлсээ хаваалцсанд маш их баярлалаа. Тэгээ чадхаараа хуваалцах хичээлээ. Тэгээд дээрээ зүг буруу ярьсан бол уучлаарай. Ер нь зөв л ярьсан те. Энэ бүхэн маань бас олон залуучуудаас хэрэг болох болоо гэж бодож байна. За баяртай. За баяртай.